Судалгаагаар Монголд жилд 80,000 орчим хүүхэд мэндэлдгээс 1000-аас 1600 орчим нэрээ түнхний дутуу хөгжилтэд төрөх магадлалтай гэж үзжээ. Үүнийг түнхний яханы тусламжтайгаар эртээ оншилсноор хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлдэг. Тэгвэл хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ачааллыг хуваалцах зорилгоор Сонгон найрхан нэгдсэн эмнэлэгт түнхний үеийн хөгжил мултралын шинжилгээг хийж эхэлсэн байна. Швейцарын холбооны улс түнхний дутуу хөгжил мултралаас сэргийлэх эмчилгээ оншилгоог 30 жил амжилттай хэрэгжүүлсэн арим их туршлагатай гэж үздэг. Энэ хүрээнд 2007 онд Монгол улсад нэрийн түнхний мултралын их дэлгэрүүлэг оншилгоог нэвтрүүлснээр 4,000 гаруй хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлж чаджээ. Тэгвэл энэ удаад дүүргийн эмнэлэгт анх удаа түнхний мултралын оншилгоог нэвтрүүлж байгаагаараа онцлогтой. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын үед ихэд л надад таарлсан тохиолдол гэхэд бол 2 сарын хугацаанд 4 сартай, 6 сартай хоёрт түнхний дутуу хөгжил бий болсон. Тийм санаандгүй байдлаар тийм хоёр хүүхдэд таарлаж бас онцлогдоод их хүүхд эрүүл мэндийн үндэсний төвдөр цааш дэмжлэгэндээ ороод ингэж явж эхэлсэн байна. Тэгэхээр эндээс харахад л энэ хүү түнхний дутуу хөгжил гэдэг маань ер нь сайн скрининг шинжилгээ хийгдээд давтан үзлэг хийгдээд байх юм бол маш ер нь ач холбогдолтой гэсэн. Тухайн хүүхдэд эмнэлзүүн мултралын шинж тэмдгүүд, эмнэлзүүн илэрлүүд илэрхээс өмнө л энэ хүү эхо аппаратаараа түнхний дутуу хөгжлийг илрүүлж чадах юм бол эмчилгээ хийгдсэн тохиолдолд 100% л хэвийн болох болно л гэсэн үг. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ төрлийн оншилгоог хийлгэхэд дараалал, хүлээгдэл мөн хүний нөөцийн асуудал гээд олон зүйл тулгардаг. Тэгвэл энэ ачааллыг хуваалцах зорилгоор дүүргийн эмнэлэгт анх удаа түнхний мултралыг оншилж эхэллээ. Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүлээгдэлгүй үйлчлүүлэх боломж бүрдэж байна гэж үзэж байна.